Хэрхэн болон тухтай морил нааг заяадаг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ хэрхэн Notion аппликейшн ашиглах талаар дэмо хүрэхэд бэлэн болсон байна. Дэмнээс өмнө баг зэрэг Notion гэх аппликейшн юу вэ гэдгийг тайлбарсан дээр баг. Notion маш энгийнээр хэлэх юм бол захин тэмдэглэл хөтлөх софтвер байгаа. Хүмүүс ихчлээ ер нь бол OneNote ч юм уу, за Notepad ч юм уу ашигладаг. Хэрвээ OneNote-ийн талаар илүү их мэдээллийг авмаар байвал дээдлийн линк дээр та бүхэн дараад үргэлжлүүлэн үзээрэй. Харин өнөөдрийн хувьд Notion дээр хүмүүсийн тэр болгоо мэдээд идэггүй, мэдхэд илүүдэхгүй твсэн чүгийг та бүхэн өнөөдөр хүргэх гэж байна. Үнтэй холбоотой асуух асуулт байвал заяа найдан дорж гэсэн аль сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube-ээс subscribe-аар энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Ингээ хэдэлээ дэмрэг орцгоё. Notion-ы вебсайт руу та бүхэн орсны дараа таны дэлгэцэн дээр инфо харагдан заншил ёсороо дээдлийн линкийг description болон comment дотор оруулчих тул та бүхэн дарахад хангалттай. Notion маань үн төлбөргүй ашиглаж болох ч гэлээ хэрэг та бүхэн баг хамт олноороо ажиллах бол төлбөртэй байгаа. Төлбөрийг харахын тулд хэдүүлэн хамтаа pricing руу оръё. Pricing хэсгээр та бүхэн дөрвөн өөр төрлөөр үний саналуд бол гарч ирнэ. Эхний хэсгийг өнөөдөр хэдүүлэн хамтаа үнэгүй хүн өөрөө ашиглаж болох. Энэ дээр мэдээж хэрэг лимит байгаа. Жишээлбэл 10 хүнийг урьж болох байгаа бол харин плюс дээр нь сарын $8 төлөөд 100 хүнийг оруулах боломжтой. За тэгээ бизнест нь сарын $15 250 хүмүүсийг оруулж хамтран ажиллах боломжуудыг бол Notion олгодог байх нь. Хэдүүлээ үнгүүг нь ашиглаж байгаа талаа Get Started гэдэг хэсгээр дараад орцгоё. Get Started гэдэг хэсгээр дарсны дараад нь Sign Up хэсэг гарч ирнэ. Энэ дээр та бүхэн өөрсдийнхөө имэйлээрээ орж болно. Энэ дээр бүртгүүлэхээс өмнө байгууллагаасаа та бүхэн Notion-ы эрхтэй юу гэдгийг бас давхар шалгаарай. Та бүхэн имэйлээ сонгож оруулсны дараад нь таны имэйл рүү Notion маань таны мөн биш гэдгийг шалгахын тулд имэйл явуулна. Тэрийг та бүхэн бас шалгаад авсны дараад нь энэ дараагийн хуудас гарч ирнэ. Эхний хэсэг дээр хэрэг та бүхэн олон хүмүүстэй collaboration хийж байгаа бол өөрсдийнхөө зургийг оруулаарай. Дараагтаа өөрсдийнхөө нэрийг оруулна. Тэгээ пассвортоо оруулна. Өөрсдийн зураг, нэр, пассвортоо оруулсныхаа дараа нь continue гэдэг хэсгээр дарна. Дараагийн хэсгээр та бүхэнд байгаа боломжуудыг гаргаж ирнэ. Энэ эхний сонгоцсон байгаа хэсэг маань төлбөртэй. Чиний доороо try for free гэсэн ч гэсэндээ 2-7 хоног ашигласны дараа төлбөр танаас нэхнэ. Тэгэхээр цаашаа та үнгүй хэлбэрээр байлгамаар байвал use for personal use гэдгийг та бүхэн сонгож болно. Мөн энэ дэр 3 дахьчаар сургуультаа ашиглаж болох гэсэн сонголтууд бас байгаа. Энэ дундаас та өөрийнхөө сонголтыг хийгээд continue гэж дарна. Энэ дээр ерөөхдөө бол таныг яг юунд ашиглах байгаа гэдэг датаг цуглуулж байгаа хэсэг байгаа. Хүсэхгүй бол та бүхэн skip гэдэг дээр дарж болно. Анх удаа та бүхэн Notion дээр оронгууд таны дэлгэцэн дээр инхүү харагдана. Ширээр хуудас нээхийн тулд дахин 100 гар талд арай page гэсэн хэсгээр дарна. Эхний хэсгээр хэдүүлээ нэрээ өгье. Нэрээ өгсөний дараа доод талаас та бүхэн өөрсдөө хүснээрээ темплеттэй сонгох боломжтой эсвэл өмнөх хийжсэн зүйлээ импорт хийгээд оруулах нь байна. Харин өнөөдөр хэдүүлээ хамтаа манай YouTube сувагт планер гаргаж байгаа болохоор зүгээр энэ дээрээ enter гэдэг шинэ хуудас нэ. Нэгээд эхний хэсгээр add cover гэдэг дээр манай логог оруулъя. Change cover гэж дараад upload гэдэг дээр дараад upload file гин. Тэгээ эндээсээ өөрсдийнхөө логог сонгоод open гэдгийг дарна. Repositioning гэдэг хэсгээр дараад drag image гэдэг дээр хэрхэн гэдгийг хэдүүлээ оллуулъя. Үүний дараа пэйжнийхаа icon-ыг хэдүүлээ хамтаа өөрчлөе. Энэ дээрээ дараад emoji дундаас та бүхэн сонгож олно. Эсвэл icons оруулж олно. Icon-о сонгоод ямар өнгөтэй байх вэ гэдгийг сонгож олно. Энэ дээр хэдүүлээ зөвхөн хар цагаанаар өнөөдөр явчих гэж бодож байна. Нэршлээ өгсөний дараа доор бид нар планеруудаа гаргах хэрэгцээтэй те. Ингээд бол enter-га дараад divider үүсгэе гэж бодож байна. Ингээд бол та бүхэн 1 2 3 хасгайдаа enter дарангууд энэ дээр шууд divider гараад ирнэ. Цаашаа өргөжлүүлэхээс өмнө та бүхэн өөрсдийнхөө хараанда тохируулахыг хүсэх юм бол Control Shift L гэдэг дарангууд энэ маань хар dark mode руу шилжинэ. Өмнөх хоёртой адилхан shortcut-ыг та бүхэн олмоор байвал баруунгаар таллаа. Асуултын нэмэлт дээр та бүхэн дарангууд keyboard shortcuts гэдэг хэсгээр та бүхэн дарна. Notion өөрсдийнхөө shortcut-ны page руу оруулаад энэ доороо таны хүсэж байгаа shortcut-уудыг хэсэг хэсэгчлэр нь та бүхэнд гаргаж энэ дээр харуулж байна. Call out хийхэд бол хэдүүлээ хам call out гэж чихэд энэ дээрээ эхлээд бид нарт content ID над хэрэгтэй. Тэгэхээр content IDs гэж чихэд call out-аа нээчингдээ хэдүүлээ зунгаар талгүй icon emojis биш яг icon болгоё. Content ideas гэдэг зүгээр үлдээж болно л доо.
Гэхдээ дараагийн бидний та бүхэнд өгөх tips болохоор ихэнхдээ хүмүүсийн мартдаг нь call out-ыг та бүхэн sticky note шиг ашиглаж болно. Ингийн тулд shift-тэй дараад enter гэдгийг дарангууд энэ маань том болоод sticky note шиг энэ дээрээ үлдээмэр байгаа мессежүүдээ та бүхэн үлдээж болох нь. Notion дээр нэгэн даваа тал нь ихвэл та өөрийнхөө хийсэн зүйлийг дахин хийгдэх шаардлагагүйгээр нэг тэр чигт нь итгэжүүлээд control copy v гэж дараад хичнээн call out тань хэрэгтэй тэрнийхээ хэмжээгээр copy paste хийж болно. Дараагийн бидний харуулах tips нь болохоор баруун гар тал нь бид нар шилжүүлмээр байгаа. Ингээнд бол баруун гар талд нь хэлээд энэ хүү цэнхэр хэсэг та бүхэнд анхааруулга гарч ирнэ. Энэ дээр 50-гууд хоёр хэсэг болоо хуваагдаж байна. Drag гэдэг хэсгээр хэдүүлээд дараад энэ дээрээ тавиад call out маань 3 хэсэг болж байна. Call out-ийнхаа доор enter дараад энэ дээрээ column үүсгэе. Column гэд бичингүүд 2-оор нь 3-оор нь 4-оор нь 5-аар нь гэд хэсгүүд тавхан гарч ирж байна. Энэ дээр 1 тэгээ 2 гэд гарч ирж байна. Энийхээ эхний хэсгээр нь видеонууд гэж сонгоод за хоёр дахь хэсгээр нь unboxing бид нар хийж эхэлсэн. Тэгэхээр unboxing гэдгийг сонгочих. Яг ингээ харсан чинь энэ хэд маань арай л давчаа харагдаад байна. Тэнгүүт нь хэдүүлээ нэгэ. Coding error гэдгийг доош нь оруулаад publish date гэдгийг доош нь оруулчих. За virus гэдэг дээр буцаж ирээд хэдүүлээ хамтаа toggle list-ыг оруулъя. Toggle list гэд гаргана. Toggle-соо үүсгэнгүүтээ тавхан enter дараад ямар ID-ны бид нар ярилцсан бэ гэдгийг тавх энэ дээр сонгож болно. Энийгээ буцаагаад дээшээ дарангууд доор байсан шинэ санаанууд маань харагдахгүй байх нь ингэснээр илүү цэвэрхэн байх нь баруун гар таад unboxing маань адилхан жишээнүүтэй байхлаа энийг хэдүүлээ тэр чигт нь итгэжүүлээд control copy гээд unboxing-ийнхаа доод талд нь очиод control v гэдгийг дарна. Мэдээж new ID-нэд дээр арай жоохон өөрчлөгдөд нэршлээ нөхчлөө. Календарыг 2 янзаар та бүхэн оруулж олно. За жишээлбэл эхнийх нь болохоор Notion дээр календар гэж байгаа. За календар view гэдэг дарангууд одоо олон янзын та бүхэн сонгогдохоос гадна за students dashboard to do's гэдэг дээр дарангууд үнцэн календар бол тэр гарч ирэх. Гэхдээ энэ дээр яг нэмэлт зүйлүүдийг хийхэд тун төвхтэй. За энэ дээр Google календараа хэрэг та бүхэн оруулмаар байвал indify.go гэдэг энэхүү widget-ийг бий болгохдаг сайт байгаа. Тэрэн дээр та бүхэн Google календарыг сонгоно. Энэ рүү ороод Google аккаунтаа та бүхэн sign in хийх байгаа. Оргоо таны Google календар дээр байгаа мэдээлэлүүдийг гаргаж ирнэ. Хамгийн доод талын copy гэсэн хэсгийг хэдүүлээ аваад Buried гэж оруулаад link control v хийн. Тэгвэл Google календар маань энэ дээр орж ирнэ. Энийгээ та бүхэн хүсэх юм бол өмнөх календартай хатаага адилхан томоор инхүү оруулах боломжтой. Мөн энэ дээрээ за 7 хоног өдөр аженда юу байгаа гэдгийг харах боломжтой. Хэрхэн видео Notion дээр оруулах юм уу? Адилхан энийг embed дээр оруулна. Embed гэж ороод энэхүү SharePoint-тай холбоотой бичлэгийг хийзүүлээ. Copy хийгээд планерхаа embed дээр embed link гингүүд бичлэг маань ийшээ орж ирнэ. Энэ дээрээс бичлэгээ үзэх боломжтой. Дараагийн tips and trick маань болохоор reminder байгаа. За магадгүй энэ бичлэгийг бид нар энэ өдөр тавих хэрэгцээтэй гэдгийг ажлынхаа үндэ сануулмаар байвал reminder гэдгийг сонгоод dates гэдэг хэсэг дээр хэдүүлээ дараад календар гарч ирэн за энийга 19-нд тавиарай. За 2 хоногийн өмнө сануулаарай. Тэгээ 19-нд энийг унтрааж болно гэсэн сонголтыг хийгээд эндээсээ гарангууд энэ дээр сануулга өгнө. Нэ өөрчлөхийг хүсвэл мөн энэ дээр буцааж дараад өөрчлөлтүүдийг та хийхээс гадна энэ дээр нэг юм анзааруул time zone тэгэд манай багийн гишүүд бүгдээр өөр оронд байдаг. Тэгэхээр тухайн яг хинд энэ зүйлийг даалгаж ийнэ гэдгийг эндээсээ би хараад цагийн сонгоод сануулганы хэрэг хүсэх юм бол clear гэдэг дээр дараад энэхүү reminder-ыг устгаж болно. Хамгийн сүүлийн tips and trick болохоор хэрхэн та бүхэн өөрсдийнхөө call out болон фонтынхаа өнгийг цэлдэг талаар харуулъя. Тэр чигт нь итгэжүүлээд энэхүү хэсэгтэрээ дарна. Тэгээд colors гэдэг дээр хэдүүлээ энэ артлахыг нь ногоонор чи харин дотор нь битсэн байгаа үгнийх фонтыг та бүхэн өөрчлөөрөл итгэжүүлээд X-н доошоо заагангууд өнгөний сонголтууд та бүхэнд байна. Харин Notion-ийнхаа тэр чигт нь фонтыг та бүхэн өөрчлөмөр байвал энэхүү 3 цэг дээр та бүхэн дараад за default-аар энэхүү заалтыг mono дарангууд фонт нь өөрчлөгдөж байгаа та бүхэн харж байна. Serif энэхүү байдалтай. За mono гэдэг хэдүүлээ сонгоод small text жижигхэн байлгамаар байна. Одоо жижигхэн байлгал миний хувьд бол харахад хэцүү байдаг болохоор жижигхэн биш. Харин эсрэгээрээ full wide гэдэг дээр өргөдгөх гэсэн хэсэгтэр нь хэдүүлээ дарая. Өнөөдөр та бүхэнд хэрхэн Notion ашиглах талаар tips and trick-уудыг та бүхэнд хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байл Заяа найдан дээр text аль social platform дээр та бүхэн холбогдож болохоос гадна манай YouTube сувгийг subscribe дарж илүү их мэдээллийг цаашид үзмээр байвал манай YouTube сувг руу ороод virus гэдэг хэсэгтэр дарангууд өмнөх 106 бичлэгийг та бүхэн үзэх боломжтой. Өнөөдөр бичлэгийн edit хийсэн Заяа, music audio Bilgy, хадмал цэндэ, фактыг шалгасан Jolly нэр байлаа.